Судалгааны үр дүнг улс орнуудын засаглал, улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого, хуулийн хэрэгжил зэргийг үндэслэн гаргасан. Авилгалын төвшин үнэлэхдээ тэг бол өндөр 100-аас бага гэсэн уруу байдлаар үнэлдэг. Өөрөөр хэлбэл тэг рүү ойртох тусам авилгалын төвшин ихсэж байгааг илтгэдэг байна. Манай улсын хувьд олон улсын 8 байгууллага саналаа өгч 39 оноог авчээ. Үндсэндээ бол манай улсын хувьд бол 2015 онд авилгын төсөөлийн индексээрээ дэлхийн 168 орноос 72 дахь байрыг эзэлсэн байна. Үүн дотор бол 39 оноо авсан. За өнгөрсөн онд бол манай улсын хувьд бол 80 дахь байрыг эзэлсэн байгаа мөн 39 оноогоор. Тэгээ үндсэндээ бол тодорхой хэмжээний бол өөрчлөлт орсон байна. Монгол улс авилгалын төвшнгөөр 2012 онд 36 оноогоор 94 дугаар байр, 2013 онд 38 оноогоор 83 дугаар байр, 2014 онд 39 оноогоор 80 дугаар байранд орж байсан бол 2015 онд 39 оноогоор 72 дугаар байранд оржээ. Монгол улсын авилгалын төсөөллийн оноо өөрчлөгдөөгүй буюу бусад улсуудын оноо өөрчлөгдснөөс болж бидний байр урагшилсан гэж дүгнж болохоор байна. Сүүлийн 2 жилд Монгол улсын авилгалд өөрчлөлт ороогүй байгаа юм. Өнгөрсөн оныхтой харьцуулахад засаглалын шилжилт менежмент үнэлгээгээр оноо алдсан гэдгийг судлаачид онцоллоо.